Хай бүгдээрээ сайн уу? Энэ өдрийн минь би гэрээсээ гарсан одоо пилатес руугаа явах гээд талхаа явж байна. Атлаа тайлж ордог. Дэшигээ гарахтаа. Пилатеса дуусчаад гараад явж байна. Гэрлүүгээ алхаж байна. Гадаа нэрээ бүр амар халуун байна за. Аимшигтэй. Би энэ хөнгөөс авдаг байхгүй юу? 100 yen. Ингээ 2 ширхэгтэйгээ 100 yen. Тэгээд дотроо 80 ширхэгтэй энэ айгуу дайчгүй. Ер нь үнийн хувьд ч боломжийн. Тэгээд баг өөр драгстороос авсан хөвөнтэй ер нь адилхан материалтай ер нь дайчгүй санагдаад идэв болохоор энийг дандаа авчдаг ингээ олноор нь. Энийг авъя. Тэгээд ерөөхдөө боллоо. Супермаркетэд ороод ирсэн байна. Ганц хоёр юм цуглуулахгүй. Ямар ч таашаа юм салаад авчлаа. Тэгээд талахаа өмнө шам бас дуусж байгаа. 7-Eleven-ийн York гэх хүнсний дэлгүүрт идэг энэ Борония сосэж гэдэг. Энэ айгуу дэжгүй биглээ. Одоо манай Монголын зовчинхийн амтай ойролцоо төстэй амттай. Дэжгүй санагдсан. Тэгээд чиз дуусчихсан санагдаад байна. Чиз авчи. Энийг нь авчтай юм. Шинээр гарсан чиз байна. Кагоми жуус авчтай юм гэлөө. Хаяа өссөн үед уухаар яг гоё гид дүүрээд гоё байд юм аа. Тараг бас дуусж байгаа. Энэ удаад би уг нь бол дандаа энэ таргийг авдаг байхгүй юу? Энэ тараг ер нь амьдтай ч гоё амттай. Лимоны амттай. Гоё эсэглэн гоё амттай тараг. Гэтэ энэ удаад гэрт хөлдөөсөн жимс байгаа болохоор энгийн тараг авъя гэж бодлоо. Энээс авчтай юм лөө. 8 сарын 22-нд дуусах юм байна. 168 yen гинэ. Японд юмны үн амар өссөн заа. Өндөг гэхэд л юм үнэтэй. Монголд одоо хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ? Энд гэхэд хамгийн хямдхан нь байгаа шүү дээ. 12 ширхэгтэй өндөг нь 269 yen гинэ. Такс нь ороод 290 yen. Талхын эндээс авчтай юм лөө. 3 ширхэгтэй л юм байна. За яа тэгээд энэс л авчиг. За одоо юма бодуулж бичүүлээ. Нийт хэдэн төгрөг болохоор харна. Хүнсний дэлгүүрээс юм авчлаа. 1709 yen болж байна. 8 төрлийн юм аваад. Тэгээ одоо драгсторт ороод ирсэн байна. Ам зайлагч авдаг юм гэж бодоод зайлагч хэрэгэлдэг байхгүй. Энийг гэсэн томоор нь авчдیں۔ Ингээд 1 литртэй 1075 yen юм байна. Oh my god. Арай гэж нэг гэртээ орж ирлээ шүү. Одоо гэрлөө орчхоор өглөөний цаг хийж идчихэд тэгээд гарна. Хоёр цайгаа угаа дуусчлаа. Одоо гэрээсээ гарах чинь. Тэгэд нэг юм санаад джинс өмдөө тайруулъя гэж бодлоо. Бид хоёр гэрээсээ гараад явчихъя. Хоёр ямар ч тач хувцас завсрынхаа ойролцоо ирчих шиг боллоо. Бүх давхар дээр нь зогсож үзлээ да. Яаж ч давхрын бичээгүй. Тэгээ утасны дугаарлуун залхахаар утсаа авахгүй. Ууг нь бас том компани билээ амар олон салбартай л байсан да. Соми. Хувь газар байсан бол хамаа. Халууцч өгөх гээд одоо уцаа Шибуя руу алхаад явж байна. Харин тийм.
ийшээ яг ороод орж бол чинь үнэ өвчсөн гайгүй болно тийм. Тэр шейк шакгийн газар ороод ирсэн байна. Тэгээ сая бургер захиалчлаа. Сетээр өгдөг юм байна. Заавал тампингаар бүгдийн тус нь авдаг юм байна. Тэгээ 2 бургер, нэрийн бургерийн 2-ыг аваад тэгээ спрайт хүүтэй юмтай. Фрайд хүүтэй дуучлаа. Тэгээ өмнө нь юм болж байна. 3872. За ийм бургер ирж байна. Доторх нь ийм юм байна. Самбар. Кинэттэй. Эхлэнээс амар их шүү дээ. Одоо юу юм бэ? Энэ ямар хөө. Ачи хэдэн? Шүү. 2000. Ниман. Энэ битээ бүр ёо энэ уус яан гэдэг. Энэ хэсгийн заалны пүүзүүл юм уу те? Энийг алдаа энэ бас сүртэй пүүз шүү дээ. Энэ эмхтэй пүүз юм уу? Эрэгтэй байсан. Үргэлжлээ зав. Энэ артаа Air Force-ос ийм загвартай болчих. Энэ дээр яг нэг хэд гэж юм үнэн? 17,380. Ийм өнгөтэй байсан юм шүү дээ. Энэ ногоон гоё юм шүү. Нэг ногоон зэв өнгөтэй юм шүү. Илүү гоё тод гоё харагдчих. Тэ? Үсэн байна. Йоо би яг ийм болчихтой болмоор юм. Зэвүүр. За энэ газар ирлээ дээ. Йоо ногоон нааш. はい、そうです。これもこのってる。このチェーンステッチじゃなくなっちゃいますけどいいですか？まあ別に大丈夫ですよ。はい。бид хоёр сая өмдөө өгчлөө. Тэгээд нэг өмд нь хэд боллоо? 1320 yen болж байна. бүжгэлдэг шинж байна. Бид хоёр сая ийш орох гэсэн чи тэнд нэг юм далавчтай нэг залуу бүжиглээд яваад их юм. Би таамаг харуулах уу? Тэгээ бүжгэлж байгааг яаж шахах вэ? Юу мэдэрч байгааг нь мэдрээ ш та. Нэг юм хийгээл аа. Бүжиглээл яг юм юуны сурагчийн хувцас юмсан. Шүхлгээд шуу шиг нисэл. Яг юу гэдэг юм стон. Яг уран сайхан зүйлтэй байна. Baskin Robbins ирчлээ. Бас хөрхөө очиртай байна. Өдрийн айскрим кек гоё хөөрхөн юм бэ. Маквинтэй юм байна. Энэ Toy Story дээр гардаг тоглоом байна. Тэнд Minion байна. Minecraft кек гэнэ. Энэ Заримг авчлаа. Анх удаа ийм том заримг авч үзтээ. Энэ дэлгүүрээс дандаа би жижигхэн торхтой заримг авдаг гэсэн баггүй юу? Очоод харуулъя байна. Тэр дөнгөж цагт орж ирлээ. Ийм 7-Eleven-гээс хөнгөн мэдээ гэж бодвол ийм махтай, удонтой гоё мэдээ шийдлээ. Тэгээд энэ дээр нэг бас ийм 7-Eleven-д зардаг юм. Банш байна. Жоза нэг амархан юм байна. Шууд пэчи хийж халаагаад нэг 2 минут халаагаад тэгээд идчих юм байна. Ийм болсон байна. Жоза халаагаал болоо. Гом маань ийм болсон байна. Гой авчихлаа. Тэчгүй мөн. За итадакимаа. Түрүүний авсан. Өчигдөр заримга харуулъя. Тэр 3 жүжиг авсан. Шочоо. Ийм заримг байна. Оо.
Ийм гурван төрөл. Одоо энэ стейкч үгүй шүү дээ. Одоо энэ баялаг чи ингэж үлчихдээ энэ бизнес бол. Тийш нөгөө Яаж юм бэ? энэ тийм шоколадтаас өөрөө тийм байна. Би угаас энэс иднэ. Энэ угаас дотроо гоё. Шоколадтай нь болохоор дотроо юутай самартай тэгээд маршмеллоу. Тэгээд маршмеллоу. Зэрмэг бай. Бөөс энэ тахта гоё. Энэ шоколадтай. Энэ нь болохоор лимонтой, оранжтай, распбери орцсон зарим юм лээ. Энэс гэж гомдтой гоё юм лээ. Энэ гурван төрлийг авч болт юм лээ. Энд баг хэдэн килограмм юм бэ? 1 килограммаар. 1 килограмм болох хаа тий. Тийм байна. Дэвтөр одоо заримгаа идээ. Гоё кино үзчихэд гомдлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Намайг дэмжээ таалагдсан бол лайк, subscribe дараарай. Тэгээд баярлалаа.